Зохиогч Зол Заяа. Мухулай Түүхэн роман. Дөрөвдүгээр дэвтрийн 5 дугаар бүлгийн хэсгээс. Хотуула болон тэдний нөхөд эвхэн голуу суруудан салаа хэсэгт ирж гүр буюругт хандан дуулгааван хүндэтгэв. Хотуула хөнгөн инээд нүүрэндээ тодруулан удаан ширтээд ирэхэд гүр буюруг тэднийг голын цаад хэрэгт гартал тэндээ үлдэв. Толгой хаялах алаг адууныхаа дэлийг илэнгээ дэвэн дүүлэх шонхорыг дүрсэлсэн хяадын дадар салхины аясад намирхыг харсаар зогсно. Бэх жанжин дадрынхаа зэсэн гурвалжин оройн түүнд харагдахгүй болоход түр зогсож норсон гутлаас сэгсрэн хормойгоо сэвэн дорой хөнгөн үсрээд гүр буйруг хан биднийг харсаар үлдлээ. Торойж хоцрогч үнэхээр уйтай да. Харахгүй налж байдаг хайрхан шиг нүнжигтэй хүү юм гэж хэлэхэд ханы сэтгэл уяг дүүрээд ирлээ. Энэ хүртэл ирсэн хэрэг бүтэн хадаан тайшин хариу юу ч өөрчилж мэдэх тул цаанаал нэг болгоомжлол сэрэмж төрнө. Хөмсг нь ялмгүй хомигдсон хотуула ханыг хажуунаас нь харсан бэх хан та юу бодно? Нэг л уйссан гэхэд яагаад ч юм уйтгар дүүрээд байх юм. Хадаан тайш ямар шийдвэртэй ирэх бол мэрэгд дараа нь татаар. Энэ хоёр ханилэгтай хэдэн үе үргэлжлэн тэмцэлдэх бол гэж бодох боллоо. Гэснээ аяархан шүүрс алдаж. Ханилэг болгон хэрхэн оршин тогтнож, аж ахуйгаа өргөжүүлж, ард иргэдийн өсөлт хөгжилтийг бодох нь тэргүүн зүйл. Харин хяадын тайчууд уу, эс бөгөөс тайчуудын хяад. Аль нь ханилэг болж, аль нь түших юм. Хэрээд ханилэг бүтцэн нягт, өв уламжлалаа чандлан сахин. Соёл нь өргөжин бичиг үсгэн дэлгэрсэн ёстой ханилэг гэж ийм л ёс төртэй байна байх. Яагаад ч юм гэнт ар гэрээ саналаа. Урд номгол явжээ. Энэ бүхэндээ сатаардгүй байж. Цээж өчмөдөд байна гэд хоолн тушаа бүчиг суллан. Орхон гатлаад саатъя гэж заагаад тийш жолгоон чиглүүлсэнд бусдын даган залууран эргүүлцгээв. Түүдгийн гал час нис хийж очин сүртэй гихч үсрэн хаялахад удахгүй нар бухан эндэ хоноглоё. Ганцг задал үрээ цаашлие гэж өгүүлэн чихтэй гутлаа галдын тойрон сууцгааж бүгд л аранз богцоо уудлан зарим нь хувцаа нэмгэллээ. Нарны туяа ташуултанд тусаж сэм бийсээ харсан тэд гал тойрон та тайнарахгүй сууцгаалаа. Тэгсэн нэг нь хан тэр хин бэ? Хяадын дадар гэхэд хотуула хүзүүгээ сунган тэр зүгт харснаа царайн сүүдэртэн даруй хөлөө ороож гутлаа угилахад бэх уртан түүний өдөөс нь угс хийлээ. Хяадын хүрээнээс хил ирж гэхэд бүгд эргэн тойронд тарааж тавьсан гутал хувцаа шүрэн хумгүй ховцолцгаалаа. Баргандан ахлах хуйг эсвэл ханы өмнө ирэн михийгээд мориноос буусанд хяадын хүрээнээс ирвүү гэд тэднийг ширтсэнд ахалж баяр. Хан та даруй буцсан уу гэд харцаа болгосонд таагүй мэдээгээ дуулга. Совь минь татаж сэтгэлч тавгүй байна гэвэл таны зөн үнэн хэлсэн буй гэд хан руу хартал тэрээр шүдээ зун морь гэж хоолоогоо зуран хэллээ. Хотуула дайвилзан хөл дээрээ тогтож ядахад бэх түшин хан бүлийн ундуу замд юу ч тохиолдож мэднэ. Нар бууж байна. Бид шүнчин тавхина гэхэд хотуула нүдээ тас ханин нүдэн балбах зүрхнийхэн цохилтыг сонсон зогсож байснаа ууж амьсгалаа үл яаж гаргаад чиний хэлдэг зөв бүгд тогтцгоо гэд өөрийнх нь шийдвэрийг хүлээж байгаа нөхдөө нүдэг үйлхэн хараад дороосуулаа. Бэх жанжин өнөх ирлүүд өхөн тэднээс холдлоо. Хүрээнд юу болов гэж асуунга ганцгаа бэхлэн ханы хөдөлгөөн морийг зассанд шимтээ бэх тэнгэрт галж хүрээнд Бартан Баатар жанжин хөдөөлүүлэх ёслол үлдэхэр болов. Өдийд очсон болов. Ханг очиход ёслол дуссан байна. Ингэх нь хүрээ хотыг бужигнаж өмөхөөс сэргийлсэн бүлгөө гэл. Хотуулаад
гэрийнх нь уй гашуута мэдээ тархирын цохиод авсантай адил болж хэнхэдгээ базан үе хөмхийг нь зуусаар өдөржин шүнжин давхилаа. Гүндлэн татсан шургаасан хашаа өрдийн эдл угтлаа. Хотуула сахал уснаар цайж царайн хөрзийн өлөн шороотой дээлийнхэн хормойг гөвн гэрийнхэн зүг түргэн алхалаа. Бүгд л түүнээс жирхэж алсаас михийг нь үзэгдэн. Үүдэн дэлгээтэй гэрийнхэн өмнө цэмцгэр агаад ээл хуйл. Бартанбаатар түүний шир ширхийг алхааг нь чагнан нааш цааш холихно. Хотуула удлгүй бүх хэсээр босго давангууд нэг гараа бүсэн дээрээ нь тавьж зогсох ахыхан ширвэтийг харцнаас далдчин ишгүй сүх шиг гуудайлаа. Бартанбаатар хоолоо засаад мэндийн зөрөөгүй. Хадаан та хоёр Монгол аймгийн нэгдэл цол болгож чаддаггүй юм гэхэд цугтаа хүч нэгтгэж чадахгүй нү гэхэд ахыхан байр суурийг хаана орхиж хаана хааж орхисноо ухаарах шиг боллоо. Ах таны хэлэг нэгцөвөө. Ганц толгойхоор төмөн гогцог тайлах гэж бядна. Арыг минь хуйглан ачлаг саадга тайлдгүй ахыгаач үл хүндлэв. Хэрхэхийг бодох сөхөө байсангүй гэж худал хэлэхгүй. Хамар дор огсойж овоорч буй хэрэг бүхэн надад хамаатай гэдгийг л мэдхий. Ханы судлын талын ч болтгой та эзэлдэг болсон. Ядаж илдээ хизээ хүнээс нь гаргахаа мэд юмсан гэж шүүр салдан өгүүлэн дор холхилоо. Татарын удаа дараагийн тулалдаанд ядарч туйлдсан өрх гэргүй өнчин ардууд л ихсэв. Арын очих адуутан өврийг нөхөх бирутнууд өмж дөрвэд байна уу? Жадатан, илдэтэн, адуучин, мунчин, намнаач, харваач, тогооч, домч гээд тэдний ам бүхэнг ажиллах хааны ухаан. Идэртэн хүмүүжүүлэн эрийг хангаж, эрийг тэнцүүлэх нь миний ухаан. Аль аль нь энэ тэнцүү. Татар улам өргөжж сүр минч унах нь сүлд минч хазайх нь. Тайчуудыг хөргөж амбгай хааны өсийг өдөр бүр сануулах босуу. Урагшлан ялагдах, ухран хожигдох энэ бүгд ялагдал сүйрч байгааг сануулав. Бүр удаатай шүү. Татарын хэлцэл юу болохыг чи мэдхүү. Нэхэж очсон хэрээдийн гүр буйруугт ичгүүртэй санагдсан буй гэж халаглах түүний нуух түнснүүд нь цаазлах адил болголоо. Ингэж эрийн мохоохгүй гэдгээ чи Бартанбаатар сайн мэдэх тул хотуулаад хагцлын хаалгыг хаах гэсэн ахын арга зам байл. Хүүгээ бодох симхийч өгөлгүй тулааны ялагдал хохирлын сануулан өдөөсөн, хатгсан, хайрсан үгийг уртаар өгүүлэн тэр чигээрэн гэрээс нь гарлаа. Бартанбаатар Ингээс султхан нэг сайн амьсгал авахта хологүйхэн зогсох салжид гуаг саялан зарлаа. Түүний байр байдал нь хийсэн унаж буй навч шиг л болж зөрж өнгөрөх хүмүүс түүнийг тойрон холуур явах нь хэрхээ мэдэхгүй арга тасрах аль эсвэл нүүр тулахаас эмээсэн хэрэг. Үгэнд дурлах хэсэг нь байвч Бартанбаатарын сүр хүчээс илтэд эмээн сүүдэр бараадан байх нь их. Түүний зулаа дээр нь цагаан үсэс сорлож үзэгдэн өргөн шанаа нь сахал үсээр бүрхэгдэн нийлэх шахсан өтгөн хөмсг нь үнэхээр л догшин харагдуулан салжид гуач зүрхшин байрнаас аж хөдөлсөнгүй. Түүний догшин төрх нарны гэрэлд бүрч томрох мэт ойлгон гараа хаг сатгсан хэвээр өмнө нь ирээд "Ордоо чамайг хүлээж буй" гэж хэлээд эргэн харвал гэрийнхнүүдэд дэлгээтэй хэвээр харагдлаа. Салжид гуа хөлөө арай ядан зөөсөр үүдэн дэнгэрл. Нарны туяа ташуу тусч хоймирдах суудал эзэнгүй. Хуурай тоосны бужигнах тоосонцорл харагдав. Бүх хэсээр босго даваад аажуухан эсгийн үдэн буулгав. Хотуула газар завлан сууж. Тухай тулан доош харсан хотуулаад гэргийнх нь гутлын өлмий туслаа. Хуруунууд нь чижигнэн түүний завсраар гэргийг нь ширтвэл өтөл буурал ижийн өмнө хүрээд ирсэн мэтэл санагдан тэр дуран год харин өөдөөс нь очиод энгэртэй нав. Өөлийг гівч нулимс нь гарсангүй. Салжид гуан хэлхээ ясных нь холбоосон сулран бутран унахад ойрхон ганхаж байл.
Энэ хэдэн өдөр сарай зүсэнд харлан үнэхээр нүднээс гарчээ.